Хайр тэнгэрийн доор хөндийдөр цоглон Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрсхийн ивэл дор би Монгол хүн хөтөлбөрт 5 твээс ирсэн 100 хүүхэд 13 хоногийн турш эх орныхоо түүх, өв соёл, зан жаншилтай танилцаж хамтдаа найзлаж нөхөрлөн хүүхэд насныхаа бас нэгэн дурсамжийг хамтдаа бүтээлээ. Монгол Улсын төрийн тэргүүн хүрсхийн хувьд эх оронч байх, их хэл, түүх, өв соёл, уламжлал, ёс заншлаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр цогц бодлого хэрэгжүүлдэг билээ. Энэ ч утгаараа би Монгол хүн хөтөлбөрийг ивэлдээ авч хөтөлбөрт оролцогч хүүхдүүдтэй уулзаж тэдэнд хандан чин сэтгэлийн үгээ хэлсэн юм а. Тэгэхээр одоо сэтгэл хөдлөлтөөр хүүхдүүдтэй уулзсан маш сайхан байна. Та бүхний эх орон бол энэ дэлхийдэр хамгийн агуу гүрнүүдийн нэг шүү. Ийм агуу том үндэстний үр хүүхдүүд гэдгийг хязгаарч босдож болохгүй миний хүүхдүүд. Бидний үеийн одоо өвдөд сар байлнах энэ улс орноо одоо авчирж эдгээр сайхан хөгжилтэй ийм сайхан хөгжиж байгаа улс болгож одоо та бүхэнд хүлээлгэж өгч байгаа. Тийм учраас миний хүүхдүүд том болоод эх орноо авч явах хүмүүс шүү. Эх орноо хүн ордоотойгоо хамт одоо улс орныхоо төлөө зүтгэх ёстой хүн шүү гэдгийг наад зүрх сэтгэл дотроо ямагт уйж яваарай гэж одоо би захихыг хүсэж байна. Нөхөд. Алс бол одоо нутагт амьдарч байгаа хүүхдүүд маань ирж өөрийнхөө өвөг дээдсийн аав ээжийн эх оронтой ингэ танилцж байна тийм ээ. Энэ бол одоо асар том завшаа. Тийм учраас энэ одоо Монгол улс бол та бүхний гэр орон, та бүхний эх орон гэдгийг зүрх сэтгэлдээ ямагт одоо тээж яваарай гэж одоо хэлхийг хүсэж байна. Тэгээ энэ сайхан хөтөлбөрт хамрагдаж эх орныхоо сайхан амьдралдаа танилцсан үр хүүхдүүдтэй бүгдэнд нь одоо эрүүлийн хадж байгаа хамгийн сайн сайхан бүхнийг одоо хүсээр бай. Хичээл номоо сайн хийгээд онц сураад эх орондоо хэрэгтэй, ээжээ авдаа хайртай ийм эх орон сэтгэлтэй Монголоо гэсэн сэтгэлтэй ийм сайхан ирчүүд, өсгөөчүүд болж өсчөндөгөр ой гэж одоо хүүхдүүдэд захиж байна. Тэгээд тэндээ баярлалаа. Өнөөдөр маш их баяртай байна. Бидний энэ би Монгол хүн гэдэг хөтөлбөрийг зохион байгуулсан гол зорилго бол мэдээж одоо энэ Монгол гэдэг энэ түүх, соёл, ах уй, хэл, бичиг те энэ бүгдээс алсран холдож байгаа энэ хүүхдүүдэд зориулж энэ хөтөлбөрийг бид нэр зохион байгуулсан. Цаашид мэдээж бид энийг авч явах нь бол одоо яг нэг төрийн бус байгууллагын хувьд бас нэлээд хүндрэлтэй учраас бид нар энийг төр засгийнхаа дэмжлэг авахыг хүссэн. За тийм ч учраас өнөөдөр бидний баяртай байгаа шалтгаан бол сая Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гаргая, үе үеийн ерөнхийлөгч нар ивэлдээ одоо зохион байгуулж явж явах хэрэгтэй. За ингээд засгийн газрын чиглэл өгье гэсэн. Тийм учраас энэнд бол үнэхээр талархалтай байна. Би Монгол хүн хөтөлбөр цаашаа жил болгон үргэлжлэх болно. Энийг одоо цаашдаа Монгол улсын засгийн газар бас одоо анхааралтай авч ажиллах хэрэгтэй гэж би бодож байна. Тийм учраас ерөнхийлөгч бас засгийн газарт би одоо ингээд чиглэл өгнө. Жил болгон энэ сайхан хөтөлбөрийг Монгол улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр ерөнхийлөгчийн ивэл дор зохион байгуулж болно. Энэ би Монгол хүн гэдэг боломжийг гаргасан би танд маш их баярлалаа. Тэгээд үүдийн найзууд Монгол түүхээс сурсан би бас маш их баяртай байна. Энэ Монголд байсан 15 хоног миний амьдралын хамгийн гоё 15 хоног байлаа. Би Монгол улсын ерөнхийлөгчтэй анх удаа уулзсан. Өг соёлоо дээдлэх ба эх орон бидний ээж аав гэсэн. Хүүхдүүд бол бидний үргэлжлэн шүү гэж хэлсэн. Би Монгол улсын ерөнхийлөгч Хүрээс Сүхтэй анх удаа уулзж байна. Миний сэтгэл маш өндөр байлаа. Бүх хүүхдүүдтэй гадаад улсаас ирсэн Монгол гэж ямар ч ялгарлахымгүй бүх хүүхдтэй нээлттэй сайн сэтгэлтэй хандж байсан. Сэтгэл доглоод анх удаа уулзж байгаа болохоор гоё мэдрэмж төрсөн. Ерөнхийлөгч надад олон хөтөлбөр дахиж зохиолно надад тэр нь гоё санагдсан. Монгол улсын ерөнхийлөгч Хүрээс Сүх болон Зөв залуучуудын холбооны хүмүүст баярлаа. Монгол улсын ерөнхийлөгч Хүрээс Сүхтэй уулзсан. Нэг сайхан гоё таатайс. Ерөнхийлөгч хүүхдүүдэд юу гэж захиж хэлсэн чи санаж байна уу? Санаж нэгчээр намаа сайн игээд Монгол улстай эрэгтэй зөв хүн болоорой гэж хэлсэн. Монгол орноор бахархаарай. Монгол улс ямар уудам өргөн газар нутагтай гэдгийг нь санаж одоо эх орноор гэсэн сэтгэлтэй сайхан арт түмний төлөө бүтээе гэж энэ хөтөлбөрийг илгээсэн шүү гэж хэлсэн зэн би маш их сэтгэл бахархалтай байна. Харахад би нэг юм том гавьяатай нэг мундаг том хүн шиг санагдсан.
Бие Монгол хүн хөтөлбөр бол цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой хөтөлбөр юм а. Монгол улсын ерөнхийлөгч ивэлдэ авч цаашид засгийн газарт үүрэг болгож жил бүр зохион байгуулахаар болсон. Энэ хөтөлбөр бол хүүхэд залууст эх орон чөлөөийг суулгах, түүх, өв соёлоороо бахархан огших, мөн төв дэлхийн хаан чамдарсан Монгол хүн шүү гэдэг цохилох зүрхтэй тэмүүлэх сэтгэлтэй байхын утга учирыг харуулж байна. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагаа өргөсөх энэ үйл ажиллагааг санаачилж, тийм ээ, ивэлдор давч би Монгол хүн гэсэн нэ ялангуяа гадаад амьдарч байгаа Монгол хүүхдүүдтэй зориулж. За Монгол улсын онцөг булангараас ирсэн хүүхдүүдийг энэ сургалтанд амруулна, хөтөлбөрт амруулна гэж ярьж исэн зүйл бол саяхан байна. Тэгтэл өнөөдөр ингээ бодит ажил болоод хэрэгжээд манай хүүхдүүд маань ирээд сэтгэл өндөр энэ хөтөлбөртөө хамрагдаа явж байгаад бол маш сайхан таатай байна. Монгол хүнээр бахархах, Монгол хүн өөртөө итгэлтэй байх. Монгол хүн өөрийнхөө хэл, түүх, өв соёл, уламжлалыг судлан мэдэх. Энэ чиглэлээр ийм зохис үйл ажиллагаа, зохис бодлого явуулж байгаа. Ер нь бол ганцхан гадаадад амьдарч байгаа хүмүүсийг авчираад оролцуулах биш. Энэ хүүхдтэйгээ хэлээр ярих хэрэгтэй юм байна. Тийм болохоор принцип байдлаар гадаадад амьдарч байгаа хүмүүс, энэ Монголд амьдарч байгаа хүмүүс энэ бүгд бол өөр хоорондоо хэлээрээ ойлголцож наснаас үе тэнгээр бол төхөрлөх хэрэгтэй юм байна гэдгийг нэгдүгээрт олж ирсэн. Хоёрдугаарт хамгийн чухал нь бид нар ялангуяа гадаадаас оролцож байгаа хүмүүсийг бол 5-аас дээш жил гадаадад амьдарсан. Ээж аваа хэн нэг нь бол одоо гадаад улсын иргэн байж болно, тийм ээ. За энэ хүүхдүүдийг бол ер нь 5-аас дээш жил болохоор хүүхдүүд бол хэл соёлоо мартаж эхэлт юм байна. Ондоосч эхэлт юм байна. Тухайн орчиндөө уусч эхэлт юм байна. Тэгээ тийм болохоор энэ хүүхдүүдэд бол бид нар Монгол их хэлээ, соёлоо, түүхээ, уламжлалаа, дээр нь байгаль орчин цаг агаараа гэдэг мэддэг байх, тань сурчлах энэ чиглэл рүү бол илүү их анхаарсан. Тэгээд энэ 100 хүүхдээс бол мэдээж 20-30 жилийн дараа 40 жилийн дараа энэ Монгол улсыг удирдаад явах ерөнхийлөгч болох хүүхдүүд ч байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд тийм болохоор энэ хөтөлбөр бол урт хугацаанд бол их үрдэн өгнөөдөгт бол итгэлтэй байгаа гэдэг. Юуны өмнө Монгол улсын ерөнхийлөгчд талархал илэрхийлж байна. Өнөөдөр Монгол улсын 280 мянга гаруй иргэд гадаад улс орнуудад амьдарч байгаа. За одоо эндээс бол бид нар 65 мянгаас 70 мянган хүүхдүүд маань гадаад улс оронд амьдарч байна. Гэтэл хүүхдүүд маань тэнд тухайн улс орны хэл соёлыг сураад байгаа болохоос биш яг Монгол их хэл өв соёлоо сурах нь бол төдийлөн бас хангалттай биш байна. Зэв залуусын холбооноос санаачлан зохион байгуулсан тус хөтөлбөр 7 дугаар сарын 1-ээс 13-ны хооронд үргэлжилж оролцогчид олон улсын найрамдал зохицолборт байрлаж маш сонирхолтой маршрутын дагуу олон газруудаар орж аяллаа үргэлжлүүлсэн юм а. Гадаадад амьдардаг зарим хүүхдүүдийг Зэв залуусын холбооны залуучууд ухтан авсан бөгөөд хүүхдүүд эх орондоо ирсэндээ сэтгэл өндөр догтлол дүүрэн байлаа. Ингээд би Монгол хүн хөтөлбөрийн аялал эхэлсэн юм. Юуны түрүүнд хүүхдүүд их эзэн Чингис хааныхаа музейг үзэж сонирхоод дараа нь төрийн ортондоо танилцаж тэд хамтдаа анхныхаа гэрэл зургийг татуулан би Монгол хүн гэж чангаар хэллээ. Эх орноор бахархдаг зүйл бол түүх, өв соёл, Монголыг төлөөлж явж байгаадаа энэ маш халахж байгаа, бахархж байгаа. Анх би нөгөө хөдөө ижсэн чинь тэнүүний ээж надлуу залгаад тэгээд тэнүүнтэй хамт нөгөө би Монгол хүнд оролцсон гэж тэгээд би юм баяртай. Чингис хааны музей ороод Чингис хааны музейн дотор амар гоё байсан. Дараа ордон орсон чи бас амар гоё байсан. Анхны удаа ордон орчоод Чингис хааны музей 2-4 удаа орж байна. Би Монгол төрсөн тэгэл Монгол амьдарч байгаа. Надад хамгийн таалагдсан юм гэж энэ Чингис хааны статуй яа гэвэл энэ амар том тэгэл хизээч юм хараагүй. Би Монгол төрсөн амар бахарладаг. Би өөр хүн болж чадахгүй. Ингээд би Монгол хүн хөтөлбөрийн 100 хүүхэд 10 хоногийн дурсамжаа бүтээхээр хүүхдийн гүрэнд тустай ирлээ. Гадаадад амьдардаг Монгол хүүхдүүдийн хувьд эхний өдрөөс л бүхэл зүйлд илгэмсүү хандан бахархан баярлаж байсан юм а. Анх ирсэн өдрөө нэгнээсээ бахгаан бишүүхэж байсан хүүхдүүд маань амт найзууд болцоож Төв аймгийн Аргалан цум руу хөдөллөө. Ингээд Монгол намаатик зохицолборт ирж нүүдэлчин өв соёл, зан заншил, ахуй амьдралтай танилцахын зэрэгцээ бэсрэг наадам үзэж сонирхсан юм а.
Шведэд Монголд айгаа гоё. Эх орондоо ирсэн чинь уул хараад эмээ өвгтэйгээр уулзаад амар гоё лээ. Би англи байхдаа Монгол бол сандаг. Баяртай цай дуртай вэ. Манай эмээ хийдгээ тэгэд би амар дуртай байдгийг. Уул сайхан агаар амьсгалах. Тэгэд мор унаад дуртай би. Би Монгол хүн болж төрөх хувьд яа чин тийм баг байхад бид нэр ингээд ийм адалтайгаар их орондоо төрсөндөө ингээд бахархдаг. Тэгээд энэ агуу уудам өв соёлтой, эртнэл ирсэн ингээд ёсланшилтай ийм ингээд улсад ингээд хүн болж мэдлсэндээ би өөрөөр их бахархдаг, бас баярлдаг. It's a really nice feeling smelling rain with grass. Өнөө борооны дараа болдог өндөр нь болохоор амар таалагддаг. Хоошо дурт 7 гэдэг үү? 8 мэдэд. Манай аав болохоор шагаар авдаг болохоор би дагаад шагаар авцарсан. Шагаар авдаг өв соёлоо нөө цаашаа өргөжлүүлээд дээдлээд явж байгаа гэдээ гоёлээд. Хөтөлбөрийн хувьд болох ингээд өв соёлоо сайн сурч мэдээд олон найзуудтай болж байгаа болохоор гоё байгаа. За мэдээж одоо зөв хүмүүжлэлтэй эх оронч сэтгэлтэй хөдөлмөрч байхад бол их анхаардаг. Макс группийн хувьд хүүхдүүдэд спортыг дэмждэг. Спорт бол өөрөө бас зөв хүмүүжил өгдөг. Зөв Монгол хүн болохтой одоо төлөвшөлт нэмэгтэй. Бид нар олон одоо чиглэл салбараар хүүхдүүдийг, залуучуудыг дэмжиж ирсэн. Цааш ч гэсэн дэмжих болно. Ингээд дэлхийн бас олон улсаас ингээд бие Монгол хүн хөтөлбөрийг зохион байгуулж санаачилж ажиллаж байгаа та бүгдэд бас баярлалаа. Амжилт хүсье. Хүүгээсээ сонсоход бол сэтгэл маш өндөр байлээ. Маш олон найзуудтай болж гин. Тэгээд найзуудтай бас өв соёл уламжлалаа бас зааж өгж гин, хэлж өгж гин. Олон талын найзуудтай, олон талын хүмүүстэй танилцж те бас хүн ийм байд юм байна. Найзуудтай болох чи ийм гоё байд юм байна гэсэн одоо зүйлийг харуулж байгаа юм болов. Ийхүү аялалдаа гарсан хүүхдүүд Монгол улсынхаа үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Хамбогт Кашмир болон сүү хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцаж малчны хотноос авчирсан ноолуур болон сүүгээр хэрхэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдгийг нүдээр харж мэдэж авсан юм а. Ерөнхийлөгчийн санаачилсан бие Монгол хүн хөтөлбөр бол үнэхээр сайхан хөтөлбөр. Манай компани хувьд бас хамтран ажиллаж байна. Хүүхдүүдийн сэтгэл маш өндөр байна. Ямааны ноолуур нь ийм бүтээгдэхүүн болдгийм байна. Тэгээ энэ нь эргээд экспортод гардыг байна. Маш олон хүнийг ажлын байраар бас хангадгийм байна гэдгийг хүүхдүүд нүдэрээ үзсэн. Маш их өөрөмс гоё санагдаж байна те. Энэ бол үнэхээр хүүхдүүдийн хувьд бол одоо бас үзээгүй зүйлээ үзэж байгаа 1000 сонсохоор нэг үзэгчээр энэ бол маш сайхан үйл явдал болж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдээр явагдаж байгаа бие Монгол хүн хөтөлбөрийн албан ёсны бас нэг оролцогчоор сүү хувьцаат компани оролцож байна. Тэгээ энэ хүн хөтөлбөрийн хүрээнд манай дэлхийн өнцөг булан мөрөөс ирсэн монгол хүүхдүүд маань сүү хувьцаат компани дээр зочлоод Монгол үнэний сүү, Монгол тараг маш олон бүтээгдэхүүнтэй танилцаад үйлдвэрлэл хэрхэн явагддаг, Монгол хүний ур ухаан хэрхэн шингэдэг талаар өөрсдийнхөө үзэл бодлыг дүгнэн харж тунгааж байгаа гэж бодож байна. Тэгээ бидний хувьд бол энэ хүү хөтөлбөрийг бол амжилттай хэрэгжиж байгаад бол маш их баяртай байна. Тэгэхээр сүү хувьцаат компанийн хувьд бол Монголын хамгийн том сүүсүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани. Тэгэхээр энэ үйлдвэрлэгч компани маань энэ хүүхдүүдтэй Монгол хүний өв соёл болсон эрт дээр үесээ бидний хэрэгжилж ирсэн сүү, тараг, түүний дагалдах бүтээгдэхүүнүүдийг хэрхэн яаж үйлдвэрлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Хүүхдүүд маань ч гэсэн энэ талаар маш олон зүйлсийг асууж Монгол хүн бах утга учир, Монгол хүний соёл энэ бүх зүйл бол сүүтэй салшгүй холбоотой байна гэдгийг бол ойлгож авсан байхаа гэж бол бид бодож байна. Үндэсний үйлдвэрлэл хэрхэн бүтдгийг мэдэж авсан оролцогч хүүхдүүд дараа нь Монгол улсынхаа торгон хэлгийн зөв хөдөллөө. Хүүхдүүд юуны түрүүнд зэвсэгт хүчний 330 дугаар ангид үдийн хоол идсэн бөгөөд цэргүүдийн иддэг хоол амттай хизээж мартахгүй гэж хоорондоо ярилцаж байлаа. Ингээд цааш түүхийн жимээр аялгаар Сэлэнг аймаг руу хөдөж Тус аймгийн төв музейтэй танилцсан юм. Сэлэнг аймгийн төв музей нь 1971 онд байгуулагдсан 3000 гаруй үзмэртэй. Хувьсгалын түүхийн ач холбогдлыг харуулахыг зорьсон 8 танхимтай
үйл ажиллагаа явуулдаг байна. Амьдрал бол аялал, бас дурсамж, сурч мэдэх, мэдснээ баталгаажуулж, бусадтай хуваалцах бас нэгэн боломж. За миний нэр Марла, тэгээд би Америкнээс ирсэн, Washington DC. Миний нэр Цэцэн, тэгээд би Австралиас ирсэн. Уул мул харахаар амар гоё санагдаад би Монголд ирээд бүгдээрээ монгол хэл яриад амар гоё familiar байсан. Нэрээнд одоо ирээд 6, 7, бараг 10 найзнууд ингээ хийсэн. Тэгээд амар хөгжилтэй байна уу? 2 France, 1 Sweden, 1 2 Америк, 1 Australian, тэгээд 2 Korean. Тийм 2. Найзнууд амар олон ингээд өөр улсаас ирсэн найзуудтай хийхээр амар гоё. Тэрний одоо culture эднэрийг ингээд сууч мураад амар ингээд тэднийг бас хамт ингээд яагаад тэгээд бас монголчтойгоо хамт ингээд танилцуулаад яхаар амар гоё. Аялын дараагийн нэгэн сонирхолтой агшин бол Хэлийн цэргийн Тэг 101-р ангитай хүүхдүүд танилцаж, байлдааны буу зэвсэг болон хэлийн бомбтаар ашигладаг тусгай хэрэгслүүдтэй танилцаж, өөрсдийн гараар барьж үтсэн юм а. Мэдээж тэдэнд маш сонирхолтой байлаа. Зөөврийн рентген төхөөрөмж. За рентген төхөөрөмжөөр мэдээж одоо битүү байгаа зүйлс дотор ямар нэгэн улсын эдийн нэвтрүүлгийг хоригдсон бол хязгаар сэлзүүл байна уугүй юу гэдгийг энэ төхөөрөмжөөр шалгадаг байна. За энэ тусгай хэрэгсэлний яах нь вэ? За 3-5 м орчимд явах нь. Хүнийг хөдөлгөөнийг нь хязгаарлахыг зориулдаг. Тэгээс олон улсын бомб дээр бүгдээрээ бомб дээр зогсож байгаа жорон зөрчсөн этгээдийг шууд ингээ байдлын хэсгээр буудаад пот жолохгүй шүү дээ, тийм ээ? Хариу арга хэмжээнд буу ээж өгөхгүй, гац зэвсэг ээж өгөхгүй. Яах нь? Тэр тусгай хэрэгслээр зөвхөн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Бооцноос аягүй хүнд байт юм байна. Үнэхээр хүнд юм байна. Яг би сонсчихсан л та аюу жинхэнэ монууд амар хүнд байдаг гэдэг. Гэтэ бас арай чи юм гэж бодсонгүй. Энэ буучлал бол ямар гоё юм? AK-47. Иргэм 652 дугаар багны амрыг ирээ. Монгол улсын иргэн бий. Монгол улсын үндсэн хуулиар үлээсэн иргэний цэргийн үүргээ өнчөөр биелүүлж, өвгдөө цэхээ ариун галгацсан Монгол улсыгаа алж шийдэрхэн байдлыг ам биелэрлэн батлан хамгаалах. Эх орон төр ард түмэндээ андгаалan нангарлаа. Би ард түмнийхээ үндэсний нэгдэл Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн үндэтгэж цэргийн эрдэм шамдан боловсрч улсын нууцыг найдвартай хадгалахаа батлан нангарлаа. Эх орноо батлан хамгаалагч дайчин бий. Өргөсөн нангaraасааны цаас төрийн хуулисны цайрлал байна. Монгол улсынхаа төлөө зүтгэе. Монгол улсын торгон хэл тайван амгалан байна. Энэ л үгийг хүүхэд бүр сэтгэлдээ хэлж Сэлэнг аймаг дахь Хэлийн цэргийн Тэг 101-р ангийн Алтан Булаг дах Монгол улсын хойд хэлийн 652 дугаар баганд хүндэтгэл үзүүллээ. Хэрвээ тусгаар тогтнолоо олж авч чадаагүйсэн бол бид хэдүүдэд одоо ингээд их чөлөөтэй ингээд юм үзээд явахгүй байх байсан. Маш өндөр гоё байна. Эх орныхаа талаар юу гэж бодож байна вэ? Ер нь ямар азтай юм бэ гэж утсан. Монгол улсын хилэн нутаг дэвсгэрийн зах хязгаарыг хөрш улс орны нутаг дэвсгэрээс наривчлан зааглаж тогтоосон шугам байдаг. Улсын хил бүрэлдэн тогтох нь хэдхэн жилийн явдал биш бөгөөд түүхийн урт хугацаанд хөрш орнуудын улс төрийн харилцааны явцад аажмаар алгуур бүрэлдсэн улс орны үндэсний тусгаар тогтнолын эрхэм чухал шалгуур илээ. Өөрөөр хэлбэл Монгол улсын дархан хил олон зуун жилийн туршид өөрчлөгдөн хувирсаар 20 дугаар зууны дунд үеэс олон улсад хүлээн зөвшөөрөгдөж өнөөгийн хил хязгаарыг тогтоожээ. Энэ хөтөлбөрийн бол гол зорилго бол энэ хүүхдүүдтэй бас эх орон жүжиглийг бий болгох. Инхийн тулд бид бас Улаанбаатар хотоос 300 км зорин ирж эх орныхоо дархан хил дээр энэ бол одоо Монголын хил байж байна. За энд бол одоо Оросын холбооны улсын 652 дахь хил байж байгаа юм байна. Энэ үеэр хүүхдүүд Монгол улсынхаа дархан хэлийг хэлчин цэргүүд хэрхэн мандгийг мэдэж авахаас гадна хэлийн бомб дээр үүрэг гүйцэтгэгч нохоонуудын үзүүлбэрийг үзэж сонирхлоо. Дашрамд дуртахад хөтөлбөрт оролцогч хүүхдүүдийн аюулгүй байдлыг сайтар хангахын зэрэгцээ тэднийг халуун дотноор хүлээн авсан Монгол улсын батлан хамгаалах яам, зэвсэгт хүчин Хэлийн цэргийн анги бүрэлдэхүүнд зохион байгуулагчид болон хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийллээ. Монголынхаа хил дээр ирээд ийм анх удаа ирж байгаа болохоор бүр амар сэтгэл догтлоод амар гоё байна. Би бол энэ гоё сайхан байгаль энэ үзэгдлийг бол би кинон дээрээс харж байсан. Би ер нь амьдрал дээрээс харж байгаагүй. Энэ хооны үзүүлбэр, энэ тэнгэр мэнгэр бүр
Nice. Тэгээ ийм газар ирсэнд амар баяртай байна. Яаж ингэж ийм хөтөлбөрийг зохиож биднийг ингэж оролцуулж байгаа юм би бүр ингэж талархмаар санагдаж байна. Өдрийн аялал тайвгүй байсан. Тэгээд хоо ингэж сурна гэдэг бол амар том ажил. Минигийн жижигхэн хойдын дэрийг сурах гэж бас л юм болсон. Эдрийг хараад бас хэцүү л байх гэж бодсон. Аяллаа хугацаанд оролцож хүүхдүүдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж агуулга даатгалын зүгээс 100% даатгалтаа хамруулсан билээ. Агуулга даатгал нь аялж амарч байгаа хүүхдүүдтэй урьдчилан хамгаалах боломжтой гинтийн осол аваараас хамгаалах зорилготойгоор гинтийн ослын даатгалаар хамтарч ажиллаж байгаа. За хүүхд бүхэн аюулгүй амарч тухайн хөтөлбөртэй хамрагдаж аялж Монгол орноор аялж эх орныхоо өв соёл ёс заншлыг өөрийн биеэр мэдэрч насан туршийн амьдралдаа сайхан дурсамжуулах болтгоо гэж бид хүсэж байна. Би Монгол хүн хөтөлбөрт оролцогч хүүхдүүдийн очиж үзээд хамгийн их таалагдсан газар бол Сэлэнг аймгийн Сайхны хотел. Өмнө нь Тэмээ хүзүүтийн хотел хэмээн нэрийддэг байсан ил газрыг Жанжинсбаатар үнэхээр сайхан хотел юмаа хэмээн уурлаг гарцнаас хойш Сайхны хотел хэмээн нэрийдэх болжээ. Сэлэнг аймгийн 9 гайхамшиг нэг байгалийн үсгэлэн газарт анх удаа ирсэн хүүхдүүд ч байсан бөгөөд тэдний бас нэгэн гайхалтай дурсамжуудын нэг байлаа. Монгол орныхоо хойд хэл байгалийн үзэсгэлэнт газруудаар аялсан хүүхдүүд найрамдал цусландаа иргэн ирж дараагийн хөтөлбөрүүдэд хамрагдсан юм а. Монгол хүний үнд цэм тэсвэр хатуучлалын талаар хамтдаа ярилцсан Франц улсад үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн легионерууд Монгол хүн гэдгээрээ үргэлж бахархаж яваарай хэмээн хүүхдүүдтэй захилаа. Монгол хүн гэдэг нэрээр зөв авч явах. Гадаад амьдарч байгаа заавал одоо легионы айрамд алба байж байгаадаа биш ажиллаж амьдарч байгаа, сурж боловсрож байгаа маш олон залуучууд монголчууд байгаа тийм. Энэ хүмүүс маань бол монголоор бахарч Монгол гэдэг нэрээр л ардаа авахаас ч одоо хувь хүний нэр гэж байхгүй болчихж байгаа. Дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаа ийм хүүхдүүд цугларсан байна. Тэгэхээр Франц легион гэдэг бол дэлхийн 140 орны залуучууд алба хаадаг олон улсын байгууллага. Тэгэхээр Франц легион алба хааж байгаа 200 орчим легионеруудыгаа төлөөлөөд энэ дэлхийн чанд дэглэмтэй айрамд юу сурсан бэ гэдгээ хүүхдүүдтэйгээ хуваалцаад миний сурсан дадлага туршлагаас хүүхдүүд маань бас тодорхой хэдэн зөв мессежийг аваад тэр мессеж нь эргээ буцаад тэр хүүхдүүдийг хурдан зорилгодоо өрөх амжилтанд хүрэхэд бас нөлөөлөх байхаа. Өнгөрсөн 13 хоног хүүхэд бүрт дурсамж, баяр хөөр, магадгүй найзуудаасаа багш нараасаа сална гэхээр хөнгөн гонхтой. Гэхдээ тэд энэ л өдрүүдэд маш олон зүйлийг сурч мэдсэн, таньж ухаарсан, хамгийн гол нь эх орон өв соёлоороо бахархсан, огшсон 13 хоног байлаа. За манай хөтөлбөрт оролцож байгаа хүүхдүүдийн хамгийн холоос нь Африкийн Кен усаас хүүхд хүрцэн ирсэн байгаа. Эх орныхон түүхээрээ бахархаж, Монгол хүмүүдгээрээ омогшиж, ирээдүйн сайхан эзэн болохыг бас хүсэн өрөө. Өрөөндөө бид нэр өвсүүлээд. Манай өрөөнд гадаад ирсэн хүүхдүүд байгаа. Франц, Швед, тэгээд Монгол улстай түүхэндээ л амар бахархдаг. Ийм Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн гэдэг тэрэндээ л амар бахархдаг. Манай Монгол бол юм маш гоё уудам газар нутагтай л эх орондоо дахиад ирээрээ. Би Монгол хүн гэдгээрээ бахархдаг. Хайртай шүү. Энэ айрамд ирээд маш их монгол найзуудтай болцсон. Би зөндөө програмээс нэгийг сонгоод надад диско гоёсэн. Энэ байгаа програмууд амар хүчтэй. Бид хоёр зөндөө гоё person Би нэрэн төслөө бүх байштай баялаа. Би найзуудтай баялаа. Үнэхээр бол цаг үе олсон. Даяарчилж байгаа дэлхийн ертөнцид одоо монголоороо байх, монгол хүн гэдгээрээ бахархах тэр тусмаа хэдийгээр дэлхийн улс орнууд ажиллаж байгаа ч гэсэн өөрийнхөө улс үндэсний төв соёлыг мэдхийн тухайд маш том одоо зорилгыг бий болгосон. Тэр зорилгоо хүрэхийн төлөө амжилттай зохион байгуулагдсан юм сайхан төсөл. Энэ ч болохоор өнөөдөр Зэв холбоо энэ төслийг бол Монгол Улсын ерөнхийлөгчийн вебээр амжилттай зохион байгуулж дэлхийн 18 оронд
аж төрд амьдарч байгаа монголчуудын маань үр салууд Монгол эх орондоо тэр тусмаа хүүхдийн гүрд тус найрамдал маань ирж өөрийнхөө эх орны түүх соёл дээрээс нь өнөөдрийн Монгол эх орныхон ололт амжилт бидний багахан дэлхийд гайхуулсан тэр үндэснийхэн зан зашлаад олон зүйлээс амжилттай суралцж чадлаа. Энэ төсөл цаашдаа улам бүр үргэлжлээсэй гэж бодож байна. Ягаад гэвэл бид нар төв дэлхийд даяар тийм олуулаа биш тийм ээ. Гэсэн хэдий ч Монгол гэдэг өнөөдөр энэ одоо өндөр хувь тавилантай эзэн чиглэлээр олгогдсон энэ гайхам ард түмний үр сад өнөөдөр төв дэлхийд Монголын хөгжлийг дарахлах энэ хүндэтэй үргийг хүлээж байгаа ирээдүйн хойч маань ингэж нэгдэж Монгол хүн гэдгээр омгшин байгаа энэ ээлж бол үнэхээр манай бас амжилтын манай найрамдлын маань бас нэг тийм зорилгын нэг нэрийн хуц болсон сайхан ээлж боллоо. Би Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг гэж ярих хүүхдүүд харин аяллахаа төгсгөлд үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхсон юм а. Анх удаа стадионд орж ирсэн хүүхдүүд ялангуяа гадаадад амьдардаг хүүхдүүд өндөр сэтгэлтэй байлаа. Би ахын олон найзтай болсон тэнүү минүүд англи гэдэг хүүхдээ цугл байсан. Зөндөө гоё байсан. Одоо амтан түүхээр юм бахархдаг. Түүх гэл олон түүхтэй Чингис хаан маань гэл олон түүхтэй болохоор түүхийн юм сонирхдаг. Өв соёлтой танилцаад Монгол хүний тийм зан чанарыг мэдээд айгүй хөгжилтэй зүйлүүд хийсэн. Нэг өрөөнд хамт ороод тэгээд найзалж эхэлсэн. Бид гураас ингээд цаашдаа найз болоод юм салахгүй гэж бодсон. Яг ингээ хүүхдүүдтэй харьцаж яваад яг ингээд олон улсын хүүхдүүд байгаа. Яг 5 TV хүүхдүүдтэй яг ингээд харьцаад соёлыг мэдэж аваад өөрсдийнхөө соёлыг түгээх гоё байсан. Бас хажуу талаараа бас яг ингээ хүүхдүүд яг ингээд бүтэн 100 хүүхдүүд яг ингээд хариуцаад аваа явна гэдэг бол маш том хариуцлага гэж. Би Монгол хүн өдөр энд ажиллаж байхдаа 10 өдөрт хүүхдүүдтэй ажиллах хөгжилтэй байсан. Би өөрөөс дүүнертэй болохоор хүүхдүүдэд ажиллах хөгжилтэй байд юм аа. Монгол соёлоо одоо гадаадд амьдарч байгаа монгол хүүхдүүдэд түгээх тийм зорилготой орж ирсэн. Би Монгол хүн хөтөлбөрийг Монгол улсын ерөнхийлөгч Ивэлдэ авч Зэв залуусын холбооноос зохион байгуулж байгаад талархан хүлээж авч байгаа хүмүүс бол оролцогч хүүхдүүдийн гэр бүл. Амьдралын олон шаардлагаар хөлийн чандад их нутгаас хол ажиллаж амьдарч байгаа гэр бүлүүдийн багахан ондооссон бидний хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийллээ. Монголынхоо хэл, соёл, түүхийг одоо таниулж мэдээлэхийн тулд маш их хичээж ажилладаг. Тэгээд энэ хөтөлбөрт гэр бүлэрээ үнэхээр сэтгэл хангалуунаар маш баяртайгаар хүлээж авсан. Тэгээд одоо би бас асуугаад сууж ин л да. Юу үзсэн, яасан гэж яг юу таалагдсан гэж байна хамгийн гоё юм нь тэр юуны түүх соёлоодыг сонсгож сайхан байсан. Маш олон хүүхдүүдтэй гадаад монголоор ярилцж байгаа хүүхдүүдтэйгээ танилцаад хөгжилдөх сайхан байсан. Хил дээр очих хамгийн сайхан байсан гэж хэлсэн. Энэ хөтөлбөр үнэхээр хамгийн зөв. Бид нар чинь яг гадаадд бол хагас Монгол, хагас Франц хүүхд. Яг Франц хүүхд гэвэл биш. Монгол улсын иргэн байгаад идэг тийм. Монголдо ирэхээр бас л хагас Франц хагас монголчууд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ тал дээр бид нар маш их эмзэгэлдэг байсан бол энэ хөтөлбөрт үнэхээр маш сэтгэл хангалуун байна. Анх энэ хөтөлбөрийг сонсоод бол бас энэ Монголын түүх, соёл те энийгээ бас илүү таньж мэдээсээ бас энэ олон оронд суугаа монгол хүүхдүүдтэйгээ танилцаж, найзарч нөхөрлөх те энэ чухал ач холбогдолтой гэж үзсэн. Ер нь бол байнгын ингэ зохион байгуулад одоо олон хүүхдүүдийг тийм өргөн хамруулвал их зүгээр юм байна. За манай хүү бас одоо ингээд 13 настай. Тэгээ бас сая бас уулзахад эрхчил бас юм сайн дурынхаа ажилд нь явж үзмээр байна. Эрхчлээс яг нөгөө нас нь бас хэтэрчих юм шиг л ингэж явж үзмээр байна. Маш өндөр сэтгэлтэй байна. Манай охин болохоор Монгол улсын иргэн мөртлөө Солонгос улсад яг төрсөн цагаас ихэд 13 жил байжгаад за ингээд төв дэлхийн 5 дэлхийн одоо ингээ хүүхдүүд 5 төв дэлхийн хүүхдүүдтэйгээ хамтарч ингээд гоё Монгол улсынхаа соёл, ахуй тий за хэл бүх зүйлтэйгээ ингээд танилцаад 10 гаруй хоногийн хугацаанд маш олон найз нөхдөдтэй болоод маш гоё хөтөлбөрийг зохион байгуулсан та нартаа бас маш их баярлалаа. Манай Монгол эх орн маань ямар юм гоё юм бэ? Монголынхаа хэлийг үзэх гоё байна. Чингис хааныхаа музейг үзэх гоё байна. Ийм гоё түүх соёлтой орноороо бахархаж байна.
Тэгээд бас нэг хүүхдүүдтэй санаа зовоо задлахаар бид нэр ингээ маш завгүй хөтөлбөртэй их гоё байгаа учраас аль болох битгий залгаад байгаа ч гэсэн. Анхлаа буугаад ирэхэд нь шууд хүүгийн сэтгэлийг асуусан байхгүй юу. Миний үед ямар санагдж байна гэд. Тэгэхээр миний хуу шууд хэлсэн. Тэгээд ямар их олон хүнтэй юм бэ гэсэн. Тий. Тэгээд одоо сая бараг 10 хоног энэ гоё хөтөлбөрт би Монгол хүн гэсэн хөтөлбөртөө хамрагдсан. Одоо хүмүүс бол маш их гоё өндөр сэтгэлтэй байгаа. Энэхүү хөтөлбөр бол одоо гадны улсуудад ийм ижил төстэй хөтөлбөрүүд бол явж байна. Жишээ нь одоо дэлхийд дээр хамгийн сайн явж байгаа хөтөлбөр бол Израилийн засгийн газраас явуулж байгаа хөтөлбөр байна. 18-аас 25 насны дэлхийгээр дархан сууршиж байгаа Израиль гаралтай залуучуудаа эх орондоо авчирж, эх орончин иншүү, эх орондоо одоо бас дэмжиж туслаараа хамтарч ажиллаараа гэдэг ийм хөтөлбөр байна. Энтхэг байна, Солонгос байна тийм. Энэ олон орнууд дандаа одоо засгийн газраас нь одоо дэмжлэгтэй засгийн газраас нь зохион байгуулж явж байгаа. Тэгэхээр бид нар энэ жил анх удаа зохион байгуулад энийг төр засагт одоо хүргэе. Ингээд энийг одоо дэмжиж энэ одоо монголчууд эвтэй байхтай хүчтэй гэдэг шиг энэ дэлхийгээр тархан суурьсан монголчуудаа бүгдөө нэгдэж Монгол ах уй, Монгол соёлоо, Монгол бахархлаа бий болгоё гэж бид нар зохион байгуулсан юм аа. Дэлхийн зүрхэнд орших туурах тусгаар Монгол улсынхаа түүх, ёс заншил их хэлээрээ ярьж би Монгол хүн гэдгээрээ бахархсан хүүхэд бүрт нэгийг бодогдуулсан, хоёрыг тунгаасан, дурсамжаараа хөглөгдөх хамгийн сайхан өдрүүд байсан гэдэгт итгэлтэй байна. Дараа жилийн би Монгол хүн хөтөлбөрөөр 5 твээс ирсэн хүүхдүүд дахин уулзаж эх орноороо бахархцгаая. Хайртай нутагта атгаад очно.